Сайн мэцхан та бүхэндээ Давка түнсийг юм байна болон дижитал хөгжмийн сургуулийн төвөг хамтран онлайн хичээлүүдийг сурал болгон сизон болгон үргэлж байгаа лээ. За хамгийн ихний сизонээр та бүхэндээ ритм, химнэл, хэмжээ гэдэг сизоныг та бүхэндээ хүргэж байгаа. Дараагийн сизонээр илүү их гой зөндөө олон гой юм үзнэ. За тэр яг өнөөдөр та бүхэндээ пауз болон нот уртсах тэмдэг буюу цэг үзэх болно. За ингээд энийг хангалттай дот гэдэг баха. За ингээд хичээлд орцгоё. За өнөөдөр хичээлээр бүгдээрээ dot буюу нот урсах тэмдэг. Тэгээд зогсос буюу паузыг үзэх болно. За ингээд ямар ч зэрэгтэй бүгдээрээ паузаас эхлэе. За бидний үдсэн нотнууд донд нотны задаргаа донд юу авч байгааг бүтэн нот буюу 4 тоолох хугацаатай нот байдаг. За энийг бид нар тоолохдоо ямар нэг их шиг дуурайд 1 и, 2 и, 3 и, 4 и тоолох хугацаанд их шиг дуурайдаг. Одоо тэгвэл дуурдаг байсан бол эсэргээрээ дуурахын эсрэг нь дуурахгүй гэсэн үг. За тэгэхээр энэ дуурахгүй зүйлийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр пауз гэж нэрлэдэг. За гитарын тэмдэглээнүүд гитарын таапны тэмдэглээнүүд болон одоо яг нотны үндсэн таван шугам дээр тавьж байгаа тэмдэглээнүүд бүгд бас өөр байдаг. За гэхдээ өнөөдөр бид ерөнхийдөө тэмдэглэж байгаа. За ямар нэгэн нотны таван шугамын 3 шугамын яг дээдлэлт нь юм хар зүйл байх юм бол үнийг бүтэн нотны пауз гэж нэрлэдэг. За пауз нь яадаг вэ гэхээр ямар нэгэн пауз харах юм бол хэрв харуул пауз гэх юм бол зогсно гэсэн үг. Та ийм хэлбэртэй пауз харах юм бол 4 тоолох хугацаанд аниргүй, чимээгүй, юуч дуурахгүй гэсэн үг. За тэгэхээр ийм хэмжээтэй нот авах юм бол хугацаа явна. Гэхдээ тэр хугацаанд дотор юуч дуурж болохгүй гэсэн үг. 1 и, 2 и, 3 и, 4 и. Бүтэн нотны пауз буюу 4 тоолох хугацаа явж байгаа болохоор тэр хугацаанд дотор юмыг дуурж болохгүй л гэсэн үг. За тэгвэл дараагийнх нь хагас нот 1 и 2 и хүртэл тоолдог. Тэгвэл хагас нотын паузны эсрэгээрээ ийм байдаг. Хагас нотын пауз. За тэгвэл хагас нотын пауз нь яадаг вэ гэхээр 1 и 2 и гэсэн хугацаанд дотор дуурахгүй гэсэн үг. Энэ хугацаанд дотор юу ч дуурж болохгүй гэсэн үг. За дараагийнх нь дөрөвт нотны пауз. За дөрөвт нот маань өөрөө 1 и гэж тоолдог. За пауз нь ийм хэлбэртэй байдаг. За би жоохон царай мотоо зурсан байж магадгүй шүү. Бүгдээрээ та нотын дэвтэрээс харах юм бол илүү гоё царайлаг паузууд байгаа баха. За дөрөвт нотны пауз 1 и гэх хугацаанд дотор дуурахгүй. Дөрөвт нот маань өөрөө 1 их хугацаанд дотор дуурдаг бол энэ 1 гэх хугацаанд дотор дуурж болохгүй л гэсэн тэмдэг. За дараагийнх нь 8 нот. 8 нот и гэж тоолдог. Хагас гэх юм. За түүний пауз нь нэг 4-ийн тоо шиг ийм хэлбэртэй юм байгаа. Хичээнэ ийм. За 8 нотын пауз болохоор и гэх хугацаанд дотор дуурж болохгүй гэсэн үг. За бүтэн нотны пауз, хагас нотны пауз, дөрөвт нотны пауз, 8 нотны пауз. За одоо бүгдээрээ паузуудаа хэмнэлд оруулаад яаж тоглох вэ гэдэг бүгдээр ашиглаад DGL гитар сургуулийн төв бүх салбаруудаа шинэ өсөлтөд бүртгэж эхэллээ. За тэгэхээр өнөөдөр хичээлээр та бүхэндээ пауз үзэж байгаа байлаа. За тэгэхээр паузыг яаж тоглох вэ? Бид нар өмнөх хичээлээр size буюу time signature эсвэл resume гэж нэрлэдэг. Тэгээ хэмжээ гэдэг зүйлийг үзсэн. Гэтэ баг амар жоох хэсэг нь үзсэн. Тэгээ дараа нь яг хэмжээ гэдэг бүр амар том сэдв байгаа. Энэ айгүй гоё сэдв байгаа. Тэгээ энэ сэдвийн талаар дараа юу нэг дэлгэрэнгүй ярих болно. За өнөөдөр бид нар ерөнхийдөө чухал зүйл маань бол зогсоц буюу паузыг үзнэ. За бүтэн нот маань 4 тоолох хугацаанд дуурдаг. 1 и, 2 и, 3 и, 4 и. За тэгвэл бүгдээрээ энэ бүтэн нотыг дуургаад үзье. 1 и, 2 и, 3 и, 4 и. За тэгвэл нотны 5 шугамын 3 шугамын дээдлэлт нь ийм тэмдэг байрлалсан байх юм бол үнийг бүтэн нотны пауз гэж уншаад 1 и, 2 и, 3 и, 4 и гэж тоолох хугацаанд дуурахгүй гэсэн үг. 1 и, 2 и, 3 и, 4 и. Хугацаанд 4 тоолох хугацаанд явна. Гэхдээ энэ хугацаанд юу ч дуурж болохгүй гэсэн үг. За би энэ хоёр тактик нийлүүлээд тоолоод үзье. За эрдүүлээ. Эхнийх нь 4 тоолох хугацаанд дуурайад болсон, араас нь 4 тоолох хугацаанд юу ч дуураагүй гэсэн үг. За энэ
Тэгвэл хагас нотон дээр үзье. 1 и 2 и за энэ чинь 3 и 4 и буюу хагас нотын пауз. Тэгэхээр эхний 2 гишгийн дотор нот дуурайад сүүлийн 2 гишгийн дотор нот дуурахгүй гэсэн үг. За тоглоод үзье. Хагас нотын паузтай. Нот нь дуураагүй сүүлийн 2 гишгэн дээр. За би тоолоод одоо үзье. 1 и 2 и 3 и 4 и гэх такт дуусна. За тэгвэл дараа нь энэ ч дөрөвт нот байна. Дөрөвт нот 1 и гэж тоолдог. Энэ дөрөвт нотны пауз энэ ч тэгвэл 2 и гэж тоолоод энэ 3 и энэ чинь 4 и гэж тоолъё. Тэгэх юм бол энийг эхнээс нь тоглох юм бол 1 и 2 и 3 и 4 и. За самбар дээр тоглоод үзье. 1 и 2 и 3 и 4 и. Энд ч юу ч дуурахгүй. Яг тэр хугацаанд зогсож чинь гэсэн үг. Хугацаа нь бол явж байгаа мөртлөө тоглолт маань зогсож чинь гэсэн үг. За тэгвэл 8 нот дээр үзье. 8 нот өөрөө тал гишгэн нэг гишгэн тал гэдэг учраас энэ чинь 1 гэж тоолоод энэ чинь и, энэ чинь 2, энэ чинь и, энэ чинь 3, энэ чинь и, энэ чинь 4, энэ чинь и гэж тоолъё. За тэгэх юм бол 1 и, 2 и, 3 и, 4 и. За хөгжмөдөө тоолоод үзье. 1 и, 2 и, 3 и, 4 и. 1 пауз, 2 пауз, 3 пауз, 4 пауз. За тэгэхээр бүгдээрээ яг такт нотор паузыг оруулж үзлээ. Тэгвэл хэмнэлд оруулаад жоохон нотуудыг энэ тэнд хойлоод үзье. За хамгийн энгийн жишээ бүгдээрээ за дөрөвт нот. За тэгээд дөрөвтийн пауз. За тэгээд хагас нот тавиад үзье. За тэгвэл энэ яаж дуурах вэ гэхээр энэ чинь 1 и гэж тоглоно. Дөрөвт нот дуурна гэсэн үг. Энэ чинь дөрөвт нотны пауз. Буюу 1 гишгэн дотор дуурахгүй гэсэн үг. За энэ чинь 3 и 4 и хагас нот. За одоо тоглох юм бол энэ яаж сонсогдох вэ гэхээр 1 и 2 и 3 и 4 и. За одоо хөгжмөдөө дуурайд үзье. За ингэ сонсогдно. За тэгвэл дахиад өөр жишээ үзье. Дөрөвт нот. За хагас нот. За дөрөвтийн пауз. За 1 и энэ чинь 2 и 3 и. Одоо 4 и гэдэг дээр нь паузтай гэсэн үг. 1 и 2 и 3 и пауз. Зогсож чинь гэсэн үг. За одоо энэ хоёрыг би хооронд нийлүүлээд тоглож үзье. 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. За 8 нотын пауз үзье. 8 нотны пауз тавилаа. 1 гэдэг дээр дуурахгүй. Тэгээд 8 нот тавья. Тэгвэл и гэдэг дээр нь дуурна. Дахиад 8 нотны пауз тавьчихвал энэ чинь 2 гэдэг дээр дуурахгүй. 8 нот тавьчихвал и гэдэг дээр нь дуурна. За дараа нь дахиад 8 нотын пауз тавьчих. Энэ чинь 3 гэдэг дээр дуурахгүй. 8 нот тавьчихвал и гэдэг дээр нь дуурайд 8 нотын пауз тавьчихвал 4 гэдэг дээр дуурахгүй. 8 нот тавьчихвал и гэдэг дээр нь дуурна. За энэ тоглоо үзвэл 1 гэдэг дээр нь дуурахгүй. И дээр нь дуурайд 2 гэдэг дээр дуурахгүй. И дээр нь дуурна гэсэн үг. За цааш нь тоглоо үзье. 1 2-ын 3 и 1 и 2 и 3 и 4 и. Одоо бүгд энийг хөгжмөдөө тоглож үзье. 1 и 2 и 3 и 4 и. За тэгвэл дахиад өөр нэг хэмжээ үзье. 8 нотын пауз. 8 нот. 4 нот уучлаарай. За 4 нотны пауз. 4 нот. За энэ чинь 1, энэ чинь и. 2 и 3 и. Энэ чинь 8 нотны пауз. Энэ чинь 8 нот тавьчих. 4 гэдэгт зогсоод и гэдэгт дуурна гэсэн үг. За одоо алгаад жишээ тоглоод үзье. 1 и 2 и 3 и 4 и. За нэг хөгжмөөр тоглоод үзье. 1 и 2 и 3 и 4 и. За одоо ритм та бүхэн сонсороо. 1 и. За ийм ритм болж байна. За дахиад өөр ритм үзье. 4-т нотны пауз тавиад 4-т нот. За 8-т нотны пауз. 8-т нот. За дахиад 4-т нотны пауз. 1 и 2 и 3 и. За энэ 8-т нотны пауз тавьчихлаарай. За 8-т нот тавиад 3 4 дээр нь и дээр нь. За ингээд тоглоод үзье.
1 и 2 и 3 и 4 и. За ритмийн хөгжмөд тоглоод үзье. 1 и 2 и 3 и 4 и. За пауз гэдэг маань ерөөсөө ямар нэгэн зохиол дундуур тухайн одоо 8 нотын пауз авах юм бол 1 гэх хугацаанд дотор, 4 нот авах юм бол 1 и гэх хугацаанд дотор, хагас нотны авах юм бол 1 и 2 и гэх хугацаанд дотор, бүтэн нотны авах юм бол 4 тоолох хугацаанд дотор зогсоёл пауз гэж нэрлэдэг. За одоо бүгдээрээ харин цэгтэй нот буюу дот үзье. Нот усах. DGL гитар сургуулийн төв бүх салбаруудаа шинэ эсэлтэд бүртгэж эхэллээ. За нот урсгах сэнэг буюу цэг. За бидний өмнө нөгөө л алдартай хийдэг найзууд маань байгаа. За бүр хэлбэрээр бүтэн нот. Бүтэн нот хэд хүртэл тоолдог вэ гэвэл бүтэн нот 1 и 2 и 3 и 4 и буюу 4 тоолох хугацаанд ихшгэлдэг. За тэгвэл би та бүхнийг ид шид үзүүлье. Би яг энэ 4 бүтэн нотны яг арт талд нэг баруун доод болонд нэг цэг тавьчихна. Нэг цэг. Энэ цэгийг нот уртсгах тэмдэг гэж нэрлэдэг. За энэ цагийг ямар үүрэгтэй вэ гэхэд тухайн нотыг тухайн нотын талаар нь уртсгадаг. За жишээлбэл бүтэн нот бол өөрөө 4 хүртэл тоолдог. Тэгвэл 4 хүртэлх тоог талаар нь дахиад уртсгачих юм бол 4-ийн тал нь 2 буюу 4 дээрээ 2 гэх юм нэмчин гэсэн үг. Хэрвээ цэгтэй бүтэн нот авах юм бол одоо биднес цэггүй бүтэн нот авах юм бол 4 хүртэл тоолдог гэсэн бол цэгтэй бүтэн нот харах юм бол 5 и 6 и маш удаан дуурна гэсэн үг. За тоглоод үзье бүтэн нот цэгтэй 1 и 2 и 3 и 4 и 5 и 6 и. За ингэж дуурна гэсэн үг. Цэг гэдэг нь ямар нэгэн нотыг түүний талаар нь уртсгахыг хэлнэ. За жишээлбэл дараагийнх нь хагас нот бол 1 и 2 и хүртэл тоолдог. Тэгвэл бол доотлолт нь цэг тавьчих юм бол тухайн нотыг талаар нь уртсгаад энэ маань 1 и 2-ийн тал нь дахиад 1 и гэсэн үг. Тэгэх юм бол нэмэгдээд 3 и хүртэл тоолно гэсэн үг. За тэгвэл хагас нот маань 1 и 2 и 3 и арай жоохон уртуулж гин гэсэн үг. За дараагийнх нь дөрөвт нот. Дөрөвт нот маань бол өөрөө 1 и гэж тоолдог нот. Тэгвэл түүний талыг нэмэх буюу ардтан цэг тавьчих юм бол 1 и-ийн тал нь дахиад 1 гэсэн үг. Тэгэхээр үүн дээр 1 и 1 гэж тоолохгүй 1 и дараагийнх нь тоо буюу 2 гэдгийг оруулчихна. Хэрвээ 2 и-г нь оруулчих юм бол энэ хагас ноттой тэнцэж чинь. Тэгэхээр 1 и 2. Хэрвээ 1 и 2 и гэх юм бол цэггүй хагас ноттой тэнцэж чинь гэсэн үг. 1 и 2. За тэгвэл цэгтэй дөрөвт нот тоолоод үзье. 1 и 2 гэж дуурхаа болно. Цэгтэй дөрөвт нот. За дараа нь 8-т нот. Цэгтэй 8-т нот яадаг вэ гэхээр 1 тэгээд и-гийн 2-ны 1 гэж ойлгож болно. 1 и гэдгийг талд нь дуурчин гэсэн үг. Маш богино дууралтай гэсэн үг. За тоглоод үзье. 1 за и гэдгийнх нь талд нь дуураад өнгөсөж байгаа гэсэн үг. 1 амьсгаатай гэсэн үг. За цэг гэдэг маань ойлгоход тийм хэцүү юм байдаггүй. Тухайн нотын талаар нь уртсгаа явуулчихна. За тэгвэл одоо бүгдээрээ цэгээ ашиглаад химнэл буюу хэмжээнд оруулаад ритмд болоод үзцгээе. За тэгэхээр бүгдээрээ сая цэг буюу нот уртсах тэмдэг ойлгосон. Нот уртсах тэмдэг гэдэг маань тухайн нотоо талаар нь уртсах. За бүгдээрээ 4-4 хэмжээндээр нот уртсах тэмдэг ашиглаад үзье. Жишээ нь хагас нот өөрөө 2 гишгэнтэй байдаг. 1 и 2 и байдаг. Үүний ард хэрэг би цэг нэмчих юм бол энийгээ талаар нь уртсгаад энэ чинь 3 и хүртэл тоолно гэсэн үг. Арай уртуулчихна гэсэн үг. За тэгэхээр биднес 4-4 бага учраас 3 и хүртэл тоолж байгаа учраас 1 гишгэн дутаад байна. Тэгэхээр энэ чинь би 4 нот тавьчих. Тэгэх юм бол энэ чинь 4 и. За одоо үүнийг ташаа тоглоод үзэх юм бол 1 2 3 и 1 и 2 и 3 и 4 и. Ийм замархан. За тэгвэл жишээ нь 1 4-т нот тавиад цэг тавьчих. Тэгэх юм бол энэ чинь 1 и тэгээд энэ чинь 2 гэж тоолно. 1 и 2 болж байгаа. Тэгвэл би аралт нэг 8-т тавьчих юм бол энэ 8-т дээр и гэж тоолно гэсэн үг. За тэгээд 4-4 байгаа учраас таагтааг үүсгэхийн тулд магадгүй аралт нь хагас нот тавьчих. Ийм. Тэгвэл энэ чинь 3 и 4 и болно.
За тоглоод үзье. 1 2 3 4. Хэрвээ энэ байхгүйсэн бол 1 энэ чинь 2. Тэгээ магадгүй дахиад нэг 8 нот тавиад 3 4. За энэ чинь цэг тавьж байгаа учраас энэ маань 1 гээсээ дахиад нэг жоохон уртцаад 2 хүртэл тоглоод арай жоохон уртуулж ийн гэсэн үг. Тэгээд гэдэг дээр 8 дуурайд 3 4. За тоглоод үзье. 1 2 3 4. За одоо хөгжмөөр яаж тоглох бүгд үзье. За тоглоод 1 2 3 4. За хамгийн ихний 1 2 3 4-ийг тоглоод үзье. 1 2 3 4. За 4-4. За магадгүй 4-3. 4-3 дээр за хагас нот маань өөрөө 2 гიშгэнтэй. 1 2. Цэг тавьчих юм бол энэ өөрөө 3 хүртэл тоглоод таагтаа хаах болчихно. Уртсаж байгаа учраас. Үүн дээр дөрөвт нот юм ямар нэг нот тэмдэглэх боломжгүй яа гэвэл таагт маань өөрөө 3 хүртэл тоглолчихно. За эсвэл нэг дөрөвт нот цэг тавилаа. Нэг 8-т нот. За тоглоод үзье. 1 2. За энэ чинь нэг дөрөвт тавьчих юм бол 3 болно. За тоглоод үзье. 1 2 3. 1 2 3. За хөгжмөөр эхнээс нь тоглоод үзье. 1 2 3. 1 2 3. За 4-2. 4-2 дээр бол хагас нот өөрөө дангаараа багтчихвол үүний ард цэг тавьчих юм бол хагас нот нь 3 хүртэл тоглоод их болчихно. Тэгэхээр хагас нотоор хааж болъё. За тэгвэл энэ маань өөрөө 1 цэг тавьчих юм бол 2 болчихно. Тэгэхээр биднес яг 1 4-2 гიშгэн нот бүтнээр одоо хүрэхгүй гэсэн үг. 1 2 гээд 1 2-ын нартлыг ийн дутаад байгаас тэгвэл 8 тавьчих. Тэгвэл энэ чинь болчихно. За дуурах юм бол 1 2. За дуургаад үзье. 1 2. За нот урсгах тэмдэг бол ийм л амархан. Ямар тухайн нэгэн нотыг түүний талаар нь урсгаад явчихна. За бүгдээрээ нэг жижигхэн жишээ нэг тоглоод нэг бүтэн таагт тоглоод үзцгээе. За би самбар дээрээ нэг жишээ зурчлаа. Энд чинь биднээс одоо яг хэмнэлийн хичээл дээр үзсэн бүх одоо юмудаа багцлаад тэгээд нэг бүгдээрээ тоглож үзье. Хагас нот, дөрөвт нот, тэгээд пауз, мөн нот урсгах тэмдгүүд гэсэн үг. За эхнээс нь би нэг тоглоод үзье. Юу ч нэг тоглоод та бүхэнд үзүүлье. Та бүхэн бас яг хянаад намайг үнэн яриад байна, худлаа яриад байна гэж бас хянаарай. За би эхнээс нь тоглолоо. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 За энэ ч бидний үзсэн пауз байна. За энэ ч бас хагас нотын пауз. За энэ бол бүтэн нотын пауз үеиг 4 тоглох хугацаанд дуурсангүй. За энэ ч бидний үзсэн цэг байна. За одоо бүгдээрээ энэний хөгжмөөр дуурайд үзье. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1 2 3 4. 1
За ингээд та бүхэн ийм хэмжлүүдийг өөрсдөө зохиогоод өөрсдөө яг тактн дотор хэмжээгээ тавиад хэмжээндээ тактнуудаа тааруулаад ингээд нотуудаа бичээд өөрөө өөртөө аягүй сайн бэлдэх хэрэгтэй. Тэгэх юм бол ингээд ритм сайтай байгаад ритм аягүй алдахгүй тоглодог болчих юм бол одоо диктант аягүй сайн тоглодог болчих юм бол хөтөд цэнгэлийн мандалд хүрэхэд маш ойрхон байх болно. За ингээд дараагийнхаа онлайн хичээлээр уулзлаа. Түр Бака, Даавка, Дүнс DJ хөгжмийн сургуулийн төв.